Гигийн өдрүүдийн амар тайвныг сахиулсан гал тай цог тайдэр насан данжих хаадсан гавьяан ингэртэй буурал цагдаа гэрэл тэрийдвэдэн ёсолсон Монгол цагдаа онжилүүдийн хатууг үрэлцэн туулсан одотой цагдаагийн алба мөнхийн алдартай. Цагдаагийн иргэд дотоод зэргийн командлагч эрхэм хошууч гялтана. Цагдаагийн байгууллагын 88 дотоодын зэргийн 87 жилийн өн Ослын жагсаал Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагууд бэлэнжигсэн жагсаал командлагч Улаанбаатар цагдаагийн хүрээ дээрх цагдаагийн урандаа тайнбуугийн баатарчуу Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын зэргийн командлагч эрхэм хошууч генерал Данзангийн самдаг очор цагдаагийн хүрээний ёслолын жагсаалыг ёслол төгөлдөр бүлээн авч байна. Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын зэргийн командлагч ёслолын жагсаалыг бүлээн авч Баялдааны гавьяаны улаан түгийн одонд Монгол улсын цагдаагийн төв байгууллагын туганд хүндэтгэл үзүүлж мэхийн ёслолоо. эрхэм офицер ахлагчдын амрыг эри цагдаагийн байрын мэндийг хүргэе. Цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын зэргийн командлагч хошууч генерал Данзангийн самдаг очор дотоодын зэргийн туганд хүндэтгэл үзүүлж мэхийн ёслолоо. Эрхэм офицер ахлагч дайчдын амрыг эри дотоодын баяр хүргэе. Дотоодын зэргийн 87 жилийн өн баярын ёслолын жагсаалд оролцож байгаа цагдаа дотоод цэрийн цэрийн Улаанбаатар хүрээний анги байгууллагуудын албаагчтай цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэрийн командлагч хошууч генерал самдаг очор мэдчилээ. Цагдаагийн ерөнхий газрын даргаыг хүндэтгэн хүрээний бүрэлдэхүүн үрээ цоорын тулж байна.
Сагдагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагч Хошууч генерал санд өгөөчөөр баяр хүргэж өгүүлнэ. Сагдаа дотоодын цэргийн алба хаагчдаа. Сагдаа дотоодын цэргийн байгууллагын үе үеийн ахмадуудаа. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө. Та бүхэн Сагдаа дотоодын цэргийн байгууллага үүсэн байгуулагдсны тэмдэглэлт өдрийн баярын мэндчилгээг 15 Сагдаа цэгтээ Монгол төрийн цагдаа 1921 оны 7 дугаар сарын 19-нд ардын засгийн газрын шийдвэрээр цэргийн яамны харьяанд сэргийлэх цэрэг нэртэйгээр байгуулагдсан төвөгтэй. Намтар баян түүхэн замлыг туулахдаа ард түмний амар тайван аж төрх нөхцөлийг хангаж гэмт хэрэгтээ тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ олон нийтийн дэмжлэг тусдаа түшиглэн нэр төртөө биелүүлж ирсэн билээ. Сагдаа дотоодын цэргийн байгууллагын биелүүлэлтгүүнээс эрдэм боловсрол дэгширсэн төрийн зүтгэлтнүүд, хуульчид, эрэлхэг зориг, мэрэгжил ур чадвараараа шалгарч төмөндөө нэрэн дуурсгасан алдар гавьяатнууд олноороо төрөн гарсныг баярын өнөөдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Монгол төрийн цагдаа дотоодын цэргийн байгууллагын түүхэн алба хаагчдын хөдөлмөр бүтээл хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой бөгөөд та бүхний ажлын үр дүн байгуулсан гавья хийсэн бүхнээр улам баяцаар байх болно. Сагдаа дотоодын цэргийн биврэлтгүүн төр ард түмнийхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаангүй явхамсарлан цагийн хязгаар биеийн алжаалыг умартан шаргуу хөдөлмөрлөж ард иргэдийнхэн амар тайван амьдралын төлөө хичээн зүтгэж байгаагаа илтгээд баяр ёслолын арга хэмжээ нээснийг мэдэгдэе. Монгол төрийн цагдаа дотоодын цэргийн байгууллага төр дөөн түшигтэй түмэн олон доон ээлтэй байж үлэмийн бата мэлэмийн тунгалаг байх болтугай. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Жагсаалын атгаагаар салаадаагаар салаадын хооронд нэг